Сайн байцгаана. Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ бичлэгийг үзэх өглөө өдөр арай мэндийг хүргэе. За өнөөдрийн сонголт маань энэ 3 сонголт байгаа. Тэгээд та бүхэн маань ихнийг бодохгүйгээр нүдэнд туссан хамгийн ихэнд туссан сонголтоо сонгоорой гэж хэлмээр байна. За тэгэхээр одоо бичлэгээ эхлүүлцгээе. За нэгдүгээр бүлээ сонгосон хүмүүсийнхаа энерги шалгалтнаас эхэлцгээе. За юу хэлэх хүссэн бэ өнөөдөр те? Сайхан өдөр юу хэлмээр байгаа. Түүнийг дамжуулаад өгөө. Энерги шалгалтаа эхлүүлцгээе. Нэгдүгээр бүлээ сонгосон хүмүүс юм. Шалгалтааны тайлбар. За гэр бүл ураг удамтай холбоотой асуудал. Саяхан ураг удмын засал хийлгсэн эсвэл ураг удмаараа бөөндөө уулзсан бол та зөв бүрийг сонгосон байна. Магадгүй та ураг удмаараа цугларах шалтгаан ургийн өвгдөөдөөс хонгодын үйл эсвэл бөөндөө нийлээд гал голом тахиулсан үйл хийлгсэн бол та зөв бүрийг сонгосон байна. За мөн өргөл барьсан юм бэлдэх шаардлагатай болсон. Шашны зүйл бэлдэх шаардлагатай болсон хүмүүс маань. Энэ үйлийг хийх үү, яах үү, зөв үнэ сонгож уу, буруу үнэ сонгож уу гэдээ эргэлзээтэй байгаа хүмүүс маань зөв бүрээ сонгосон байна. За 3 морь бод шүү. Ер нь бол ураг удмын дээдсүүдтэй холбоотой эсвэл удаан хугацаанд байсан л усын тахилга тайлга хийлгэж байгаа гал голомт ураг удмаараа гал голомтын засал үе үдэм дамжсан удмын ямар нэгэн үйл хийлгэж байгаа бол үнэхээр зөв өөрөөхөө сонгосон байна гэж хэлмээр байна. Тэгээ мөн байгалийн сайхан эрчмийн мэдээж гал голомтоос эргээж мөн хүүхдийн ингэр хөрс газартаа ураг удмынхаа угсаа гаргалыг таньж мэдж байгаа бол та үнэхээр зөв өөрөөхөө сонгосон гэж танд хэлмээр байна. За тэгэхээр тэр бүрийнх маань цааш юуг анхаарах хэрэгтэй. Айдас төгшөр эргэлзээ асар их байгаад байна. Яг зөв юм руугаа явж байгаа мөртлөө тэрийг бас гүйцэд энэ дээр очиагүй байна гэж гарч ирж шүү. Ер нь бол хэлэх юм аа сонсох юм бол зөв юм аа сонссон байна. Гэвч яг тэр одоо юу гэдэг ураг удмын засал үйлийг юм уу өөртөө ч холбоотой энэ удмын засал үйлийг хийж байгаа хүн маань домыг хийж байгаа энэ номыг хурж байгаа хүн маань хүч чадал нь хүрэх үгүй гэдэгтэй бас эргэлзээтэй л юм байна. Яг юмаа бэлтгэхтээрээ бас жоохон хоорондоо зөрчилдөөнтэй, үл ойлголцолтой, ураг удам хоорондоо жоохон өвдрэлтэй, удмын гаралтай л юмнууд байна. Танай удмын ер нь бол ихэнх хүмүүсүүд нь яг хувийн амьдрал тал дээр асуудалтай явж байгаа. Нэг юм жигд юм байна. Ер нь талаас салахын зөв бөгөөд тий ер нь бол галаас салгаж туурах тусаар тусын өөрхөө аль хийж явах нь зөв юм байна. Уул нь бол үйл нь зөв, хүүлээ зөв тайлуулсан байна. Гэвч бас нэг үзэл бодол санаа нийлэхгүй, хэл ам зөрчилдөөн маргаантай гэж гарч ирж байна. Хоорондоо жоохон асуудалтай. Ер нь нэг тийм элэг нэгтэй гэхээс илүү ялч одоо нэг нас тогтцоогоод амьдрал эхэлцгээгээд за яалтчгүй гэж хийж байгаа усуд энэ тэгээд ойрхон амьдарцгаад юм өхөр жоохон алс хол зайтай амьдарцгаад нэг нэгнээсээ хол жоохон дүлэнг тий. Тэгээ хувийн амьдралууд нь асар их асуудалтай, садалт айгүй ихтэй. Тэгээ эмэгтэйчүүд нас айгүй их юм удмынхаа ямиг дааж явдаг айлгаа юм. Эмэрэг бууж ирлээ. Тэгэхээр та нар маань цаашдаа яах ёстой вэ? Юу хийх ёстой вэ? Юунд анхаарах ёстой вэ? Ямар хүнээр үзүүлж харуулах хэрэгтэй вэ гэдэг дээрээ бас хоорондоо сайн ярилцаж зөвшөлдөхгүй бол эдний хийгсэн, энэ хийгсэн гэж яваа дараанаас энэ үүлийн дараа зөрчилтөө маргаан гарч ирэх аюултай байна. Саяхан ураг удамд ч аюул их том асуудлууд гарч ирсэн байна шүү дээ. Угсаа гарууд өндөртэй, удмын мэдээлэл өндөртэй, шаналл зовлон ихтэй. Ер нь бол ойрын 3-5 жилийн хугацаанд 3 ба түүнээс дээш хүмүүс алдсан байна. Ер нь бол хүн амын гар зэхтэй алдалт
хэрэгтэй байсан байна гэж хүзрэндээ бууж шүү. Тэгэхээр та нар маань энэ үүлийг хийх нь зөв. Сайн ирж яв судал шууд нэг хийсэн хүн дээрээ шууд очихгүйгээр тэгээ цаашаасаа явах хэрэгтэй гэж хүзрэндээ гарч байна. Төгшөөр санаа зовлт их байгаад байна. Үйл ойлголцол их байгаад байна. Тэгээ дор бүрний амьдралын асар их асуудалтай. Ерөөсөө ягаад ч нэг юм гарзал их гараад байгаа юм. Тэгээ эрүүл мэндийн асуудал, амь насны асуудал, аваар ослын асуудал ерөөс таны удамд ямарваа нэгэн байдлаар удмын юм эргэлт гараад байна. Тэгэхээр одоо нөгөө нас ахиж яваа амьдрал зохиогоод юмны наад цаад учрыг ойлгодог болсон ийм улсууд нь бол санаачлаг гарч хоорондоо нэгдэж хийхгүй бол залуучууд нь бол бодсон сансан юм алга гэр орондоо тогтсон хөлтэй хүн алга тогтсон нэг юм ажил төрөлтэй байр суурьтай хүн алга уул нэг юм мэдлэг боловсрол нь байгаад тахын авьяас чадал нь байгаад тахын санал тал нь байгаад тахын нэг л юм зүтгэж өгөхгүй болж өгөхгүй ийм байдалтай. Тэгээд нэг нь ингээл уруудахаар дагаж ингээл уруудаал нэгнийх нь гал голомтоор өвчин зовлоо ирэхээ бусад нь ингээл бас асуудал гараад тэгэл юм нь юм болохгүй ерөөсөө тийм байдалтай байна. Тэгээд энд бас уруугуудны холбоотой одоогор нөгөө нэг онгод монгодууд аавна гэл нэг улааш нар босгоол ингээд байдаг. Багш магшаа сайн явж танаарэ зүүн сувь мэлмэн оюун байна уу яг бөө болох хүн үү мөн үү гэдгийг сайн судлаарэ. Ер нь бол зүүн совин хүнд байж болно, мэдлэг оюун байж болно. Заавал хуйгилж босох бөө байна уу? За үгүй юу гэдгийг бас сайн бодож санаж үзэж 2-3 хүн дээр очицоогоорой. Юмаа бол зөв тайлуулсан байна. Гэхдээ хийн гэдэг бол одоо заримаа ямарваа нэгэн хүний үйлэн дээр те энэ ингээл сайн ингээл яваа л очиад өгөхгүй хүмүүс. Тэнгүү тэр хүмүүс хүндээ хүрдгүү, хүрэхгүй хүндээ хүрэхгүй. Тэр яагаад тийм байна гэхээр хар цагааны онготой асуудал юм байна. Улааны сахиусын асуудал юм байна. Энэ яагаад тийм байдаг вэ гэхээр махбодын зохицол, нутаг усны зохицол мэдээж бурайд галах хайлыг галах хүн гэд ингээд бас нэг ёс чаяг гэж байгаа. Хүн үнэхээр багшаа ч юм уу өөрийнхөө тэг гал уруу удам угсаа гарвалыг оролдуулах гэж байгаа бол тэ нутаг усаа үзүүлж харуулж оролдуулах гэж байгаа бол чадaltaй чансаатай тэр юмыг хийж чаддаг хүний яв зүүд нойрноо сайн манна зүүрэнд ч уул нэг юм хэлдэг юм биш үү. Тэнгүү зүүр нойроо ерөөсөө санахгүй тэ уулны хүн тосрохууд юм болгоныг гэж хүлээж авдаг одоо юу гэдэг юм бэ тийм сэтгэл хөдлөл ингээ шууд огцом хүлээж авдаг хүмүүс байгаад байна заа энэ үргэн дээр. Тэгэхээр та нар маань хоорондоо сайн ярилц. Энэ яраа ямар нэгэн байдлаар шашны зан үйлтэй холбоотой юм биш уруугууд минь галын таглаг маглаг танаа уруугууд минь лусын барайтай бүгд цуглар моглор шидэг юм иймэрхүү асуудалтай юм бас бүгдийн цуглуулахаар хэцүү хол ойр байгаад байдаг гадаа дотоодод байгаад байдаг хоорондоо бас нэг үүлэн дээр энэ зөв ч юм уу биш ч юм уу гэсэн эргэлзээтэй тэгээ нэг нэгнийхээ шаарлах шахалтаар хийж байгаа юм шиг ийм байдалтай хүмүүс байгаад байна тийм үлрэлт яв газраа яв тэнц угсаа гарвал удмын холбоотой үйл учраас энэ дээр бас олон хүнээр яваад үзүүлж харуулж байгаа сонголтоо хийгээрээ гэж байна. За. Ер нь бол зүгээр ингээд нөгөө манай энэ тандын ингээд тийм хүн дээр очиж үзүүлээд манай энэ юу засал хийлгэдэг ингээд тэрэн дээрээсээ очиж үүлээ хийлгээд байгаа юм биш. Тэндээс хүзэр бүр яг энэ хүзэр дахин нисэж орж ирээд байна л та. Тэ. Тусгаар тогтноц бие даасан байдлыг илэрхийлдэг ер нь бол хүзэр ахгүй. Тэгэхээр тусын өөрөх айлын үйл учраас бүгд одоо нэг галнаас ингэж тасалж авах ингээд үйл. Энэ гал голомт гэдэг тас үүлийг ер нь бол манай монголчууд нэг янз янзын яшч аягаар хийгээлээд юм. Тэгээд одоо өөр тохирох юмаа сайн явж ээж, үзжээж, харж ээж, олон хүнд харж үзүүлсэн 5 хүний чи ядаж 3-1 юм ярьж ивэл бас тэрийг сонгож байгаа. За үнэхээр хийдэг дээрээ тулдаг бол тэгээ бас ёс чанарыг чи мэддэг 100 баруун аймгийн хүмүүсийн ёс чанарыг баяг мэддэг тийм хүмүүс байхгүй бол тахуулаад байдаг бас өөдөлтгүй айлууд бас байдаг шүү дээ тий. Тэр талаар бас мэдлэгтэй хүмүүсийг сонгоорой гэж би бас зөвлөмөр байна. Ер нь тэгээд олонний танил гэхээр бүгдийг мэддэг гэсэн утгатай юм биш шүү дээ. Ер нь бол өөр юу хэлж байгаа вэ?
айгүй гомдол цөхрөл ядрал байна. Та нар өргөл мөргөл өрөөсөө өргөдгөө. Ер нь бол амьдрал туслаад аминд тулж ирээл ёо нэрэ манайхан чи юм удамтай байж та. Манайхан ингэж галаад хөвлөхгүй болохгүй штэ. Манайхан ингэж лус хэлгэнүүлсэн айл байна штэ. Ингээл үйл мөр болохгүй байгаа юм байна. Ингээл юм болохгүй байгаа юм байна гэсэн юм саяхан мэдсэн айл байна танах ч одоо. Тэ. Тэгээ бүгдээрээ л ер нь өөр өөрсдийн шашинтай. Бүгдээрээ л нэг өөр юм ярьцаасан. Үзэл бодол нөгөө санаа сэтгэл нэг өнцөг рүү ингэж харж чадахгүй байгаад байна. Нэг хүний эрх ашигын төлөө биш, нийтэн дундын эрх ашигын төлөө учраас сайхан нээлттэй ярилцмаар байна. Бүгдийн сайхан хоорондоо яриа төлөвлөлөөд одоо танах тэрийг нь дагаараа манайх энийг ингээ тгий гэж ингэж хоорондоо сайн ярилцаж хийгээрэй. Тэгээ яг үйл хийлгэх хүнээ, энийг даалгаж байгаа хүнээ та нар ингээд үзлээ харлаа мэдлээгээ бүгдийг чаддаг гэсэн үг биш. Энэ дээр яваад захаад 2-3 хүн дээр оч. Би бол яг тэгж зөвлөе. Нэг газараа бити эргээд явчихсан заяа. Нэг газараа бити ирээдээ. Жохон хугацаа орох гээд шүү. Жохон хугацаа ууж байна. Бити яар гэж байна заяа. Яаралтай хийлэг мэлэг гэдэг байгаа бол энд нэг ямар асуудал байна. Их ашиг байгаад байна уу? Мөнгө төгрөний тоглолт байгаад байна уу? Бас тэрийг бас бодож үзмээр л юм байна. Энэ дээр тийм юм заавал хийгээрээ. Жохон хугацаа орё шүү. Яваараа үзээрээ хараараа танаарай. Үнэхээр танаа энэ ураг удамд те энэ хилээд байгаа энэ засал үйлүүд танаа энэ ураг удмын цугларал нэгтрэл одоо яагаад нэг цаанаасаа болж өгөхгүй байгаа. Яг үүлэн бүтэх юмн дээр бол яг зөв үнэ олоод яг зөв үнээрээ хийгээд яг зөв зүгээ гаргаад тэгээ учир шалтгаанаа олчих юм бол мэдчихэж болох зүйл ахгүй юу. Тэгэхээр та бүхэн маань энэ дээр бас яаран битээ шийдвэр гаргаарай. Танах нэг ер нь хүчлэл байгаа юм биш дээ, жоохон хүчээр. За үйл бол сайхан бүтэдгээрээ бүтэн явах суухтаа хоёр тал руу харцсан ингэж байгаад байна шүү. За хоёр тал руугаа харцөөс. Шивэр авир бас ахтуу орондоо атаж өтөө их юм аа чаавас энэ манахаас илүү тэр нь манахаас илүү гэж төрсөн улсууд ээж тэлсэн юм шиг сантай яасаа хаашаа юм бэ? Ийм юм байхгүй. Нэгin сайн үндийвэл тэр гал голом тэр чигээрээ л үндийн гэсэн үг. Тэгээ нэгэнд тусдаа гэж бодож санаж явдаг юм бол нэгнийхээ үйлдэнд оролцохгүйгээ яваад байдаг юм бол гал голомтой салах гэж шаардцаа юу ер нь бол энэ үйлний дараа энэ улам үйлүүдэд асал тийм айхтар л усын байраа гэхээсээ илүү ер нь бол шудраг үнний төлөг л үйл юм байна. Яг хийх ёстой юм а хийдгээр нь хийгээд явах ёстой газраар нь сайн яваарай. Бити яаран шууд амлсан мөнгөөр нь амлсан зоосоор нь яваараа олон хүн дотор чадaltaй мэдлэгтэй мэдлэхгүй олон хүн байгаа. Ураг удаа угсаа гаргалынхаа дагуу хийгээрэй гэж үзэр зөвлөж шүү. За. Баярлаа. За 2 дугаар группыг сонгосон хүмүүс яхаа. Энергийн шалгалтыг эхлүүлье. За бас ураг удамтай холбоотой үйлээ шүү. За ураг удамтай холбоотой үйл. Энэ 1-р группыг сонгох жоод болсон. Тэ сүүл сонгох жоод болсон хүмүүс маань энэ группыг сонгосон байна. За энэ дээр бас мөн адил 1-р группыг бас хэсэгчлэн сонсоод үзээрэй. Яг хэрэгтэй юм байж магадгүй шүү. За. Тэр чинь за энергийн шалгалтанд маань за энэ бол яг таны өөрийн ураг удмын үйл гэхээс илүү хайны ижил ураг гарвал ухсаа гарвалаа чи ханы чин талын үр хүүхдээ чи ирээдүйн талынх үүлийн тухай биш үү. За ханилсан хань сайн үеийн өөрийн барилгаар учирсан юм уу муу үеийн өөрийн барилгаар учирсан юм уу гэж таньж мэдэх зорилготой саяхан та хувийн уншлага хүнээр хийлгэсэн бол зөв группыг сонгосон. Мөн та ямар нэгэн сонжоо интернетэд одоо маш ихээр байдаг шүү дээ. За энэ айны тухай, мөнгөний тухай, ажил үеийн тухай ийм сонжоо та өөртөө шинэ хувийн уншлага болон шинэ сонжоонууд худалдаж авсан бол та зөв группээс сонгосон байх шүү. Таны групп мөн байна гэж үзэж байна. Тэгээд мөн ер нь бол ойр үед юм сэтгэл готролтой байгаа зүгээр байж байгаад ер нь нэг жоохон хэрүүл маргаан галт оломтноос ч салхаа байчихсан.
хүн бол та ерөөсө зөв группийг сонгосон байна. Тий. Ер нь бол нэг юм найзлаж байгаа юм шиг, нөхөрлөж байгаа юм шиг, андлаж байгаа юм шиг. Ер нь бол яг энэ групп дээр гэр бүл уруу уцаатай холбоотойгоор таны ойр дотны найз нөхөд урвалт, таны нөхөр сүдрэх, магадгүй гэр бүлийн хүн, хамтран амьдрагч, эхнэр тэ чин таны ойр дотны хүн одоо юу гэдэг найз нөхөрлөлийн хэмжээнээс давсан тодорхой хязгаарыг давж харьцсан ийм гэр бүлийн маргаан хэрүүлийн дунд байгаа бол та яг зөв групп сонгосон биш үү за. Тий, ер нь бол гэр бүлийн сорилт гэдэг юм гарч ирж байна да. Тийс ийм уралтыг мэдэрсэн байна. Хайртай хүн найз нөхөд хоёроо голд яг ингээд нэг юм аимшигтай юм байж боломгүй юм аимшигтай үнэн дүр төрхийг саяхан мэдсэн байна. Тэгээ сонголт хийх дээрээ эргэлзэж чинь. За эргээд энэ хүнтэйгээ амьдрах уу, энэ уруу удмыг үргэлжлүүлэх үү, үр хүүхдээ бодох уу? Та хоёрын хувьд бол тэгээ хоёроос дээш хүүхэдтэй хүмүүс байгаа дах юм. Тэ. Ийм хүмүүс маань бол зөв группийг сонгосон биш үү заа юу. Өнөөдөр ямар савхарсан. За тэгэхээр шууд одоо уншлахаа эхэлцгээе. Уушлаарай би ингээд тамаа замаагүй яриад буруу зураг хэлж байгаа бол та нар маань авах гэх ухаанаар шууд ойлгоорой. Би яг тухайн үед мэрэгэн дээр юу ярьж байгаа, юу яригдчихж байгаагаа анзаарахгүй мэрэгэн дээр юу болсон түүнийг л чи үнчээр одоо тий хэлж байгаа шүү. Энийг маань бас ойлгоорой. Энэ нэгдүгээр групптэй адилхан уран морь буужсэн түрүү энэ болохоор ингээд гурван тэмээ бууж ин сэтэрлэгдсэн ер нь хараагтцсан гэж хэлээ шүү зэ бузарлагдсан ямар нэгэн чатар дом гэр оронд чи ирсэн хань ижлээ чин уруу татсан одоо найз нөхдүүд нь та нар итгэж явж байгаа найз нөхдүүд чинь одоо юу гэдэг дунд нь хүүхэн шуухан танилцуулдаг ч юм уу залуу малуудаа танилцуулаад ийшээ тийшээ авч яваал одоо та хоёрын амьдрал ахуйд гай барцад болгож байгаа юм шиг те байнгын зугаа цэнгэлийн байдалд оруулах та хоёрын хувийн амьдралд тэгээ ийм асуудлыг үүсгэж байгаа нөхдүүдийн тухай юм байна шүү энэ. Уралт мэдэрсэн байна. Аимшиг өрсөлдөөн сорилт юм шиг. Тэгээ юу нүрийн жаргал юу ч болоогүй юм шиг те ингээл найс нөхөд ийм юм шиг мөртлөө нүрний чинь 74 өнгөрсөн амьдралыг чи яриад ховж босгоол чиний өнгөрсөн амьдралыг шүүгээл тэр хүний өнгөрсөн амьдралыг шүүгээл тэгэл одоо юу гэдэг буруу зуруу уруу таталтандаа авч яваал одоо яад ийм учиртай замхарсан найс нөхөд эргэн тойрны унсуудаа эднэрийг аарч болвол энэ амьдралаас холдвол хараал ирсэн гэж би бол шууд хэлнэ. Хараагцсан, дом хийсэн. Харгалын дайтай хийж чадаагүй ч гэсэн жоохон нэг хорлохын дайтай, хавсрахын дайтай бол хийж гисэн. Ийм заваарсан одоо юу гэдэг чи одоо нэг ийм юм байгаа шүү дээ. Одоо нэг юм балер юм цус мусан дом момны тухай нэг яриамаар ингээл явдаг шүү дээ. Ийм юмний тухай байна шүү. За одоо тэгээд сонсоод бэлэн байгаарай. Үнэн үг заримдаа хатуу сонсогдож магадгүй. Мэдээж би зүгээр мэргэнд гарч байгаа маш олон хүний тухай үзэж байгаа учраас өөр өнцгөр тайлбарлаад хэлжээш магадгүй. Та нар маань тэг асуултаа өөрөө дотроо мэдчихэж байгаа шүү дээ. Хариултыг би эндээс хэлээ. Чихэнд чи ойр тусах байх гэж найдаа. Дунлаа цэлмийн наран минь бүрхээ дунлаа сэтгэл санаа чи айгүй доторгүй айгүй хэцүү яах ёстой мэдэхгүй нэг хүн амьтан дээр очсон л ах л да одоо энэ дээр бол тийм л юм дээр очсон байна тэгээ тэр хүний хийж өгсөн үеийн юмар ингээд төөрөгцсөн сэтгэлээ жоохон гашуунч гэсэн үнний сонсоо шархалсан ер нь бас саяхан хэл мэд аваад айгүй эвгүй байдалд орсон яах учраа мэдэхгүй цаашаа үргэлжлүүлэхээ мэдэхгүй яах учраа мэдэхгүй итгэж үлч чадсан байдалтай саяхан айхтар том хэрүүл маргаанч гарсан байж болно энэ дээр. Тэгээ ер нь бол танаа хүний хувьд бол ер нь жоохон ингээд нэг юм захирангуу өөрийнхөө хар амиа бодсон юм хэлэхээр өөрийгөө өмөрөөл ингээд дайраад байдаг. Гэтэл эн чинь та хоёрын ганцхан амьдрал биш ээ. Энэ дунд байгаа боссон цаг хугацаа үр хүүхэд те ураг садан төрөл нэгнийхээ галаас нөгөөдхөө тастаад аваад ингээд миний хань олно гэд ингээд амьдраад хүний итгэл сэтгэлээр бие организмаар сайхан ингээд тавж наадчих юм шиг.
ийм хурдан урвчих байсан юм бол ийм хурдан уруу татагдчих байсан юм бол ийм хурдан уйдчих байсан юм бол яах гэж эхлүүлсэн юм. Яагаад дахин давтамжтай алдаага давтаад байгаа гэдэг юм нь би ярмаар санагдаж байна. Энэ дээр бол ер нь бол захирангуу дээрэнгүү өөртөө үнэн үг сонсож чаддгүй аливаа өмнө буруудан болохоор яагаад чим нөгөө нэг чиний л буруу болчдөг. Гэхдээ чи ингээ мянга тайлбарлаад үгүй эн чи ийм байсан штэ эн чин тийм байна штэ гэд ингээ хэлэхээр тэд чиний зөв юм дээр одоо юу гэж чинь дуугахгүй гэд хайчдаг ч юм уу. Тэгээ ямарваа нэгэн том асуудал болоод ирэхээр чамааг хайчдаг. Энэ нөгөө нэг энэ асуудал яг ураг үдэмтэй холбоотой асуудал гэхээр та хоёрын дундаас үр хүүхэд байгаад байгаа байхгүй юу? Салтан саваараа холбоотой үр хүүхдтэй холбоотой учраас тэр удмын юм гарна. Одоо тэр магадгүй тэр үр хүүхдийн ирээдүйг бодвол одоо эцэг гэхийн орж ирсэн тэр айхтар дом чатга ер нь бол хүчээл та хоёрыг одоо та хэдий амьдралд ингэж орж ирж гал голомтой ч буузралж тэр хүнд чи ямар нэгэн чөдөр тушаа хийх гэж оролдож ямарваа нэгэн байдлаар та хоёрыг салгах гэж зан үйлдэл хийгээд. Тэгээ би энийг ганцхан найз нөхдөөс гадна ингээд та хоёрыг айгүй сайн мэддэг хүмүүс орж иж байгаа байхгүй. Одоо та хоёр одоо юу гэдэг чинь те хамаатан садны талаас хүмүүс орж ирнэ. Эсвэл одоо энэ ураг удамд одоо ламтай бүүтэй бол одоо гинт нөгөө хүүхэдтэй олсныхан дараа тохирохгүй маань таарахгүй маань. Эсвэл одоо болохоос өмнө энэ хоёр чинь болох хэвээр хүмүүс харш хүмүүс штэ энэ ч болохгүй тэр нь ч болохгүй. Ингээд амьдрал чинь дээшлэхгүй байгаа зү тэгээд амьдрал чинь болохгүй байгаа зү гэсэн мэтийн ийм шашны чиглэлтэй ийм зан үйл би бол энийг бол чатга матга гэж хэлнэ. Тэгээ ер нь бол үдж байгаа үнэн ч тэр тийм юм хийгээ сууж байгаа хүн ч гэсэн хүнээс илүү гарсан амьдралтай юм шиг хүний амьдралыг шүүгээд явна гэж байхгүй шүү дээ. Өөрөөсөө дардаа амьдрчаад хүний амьдралыг шүүх хэрэгтэй. Би бол тэгж хэлнэ. Амьд яаж амьдрах учир зүгөөч олоог ээжиж өрөөлөө ир имийн амьдралыг үр хүүхдийн амьдралыг босгоцсон амьдралын шүүгээ суулж идэв. Яасан ичгүй сонжиргүй. Тэгээ тэр юмных нь өвөнд итгээ суугаад тэнд очиж үзүүлж харуулаа сууж идэв. Яасан ичгүй сонжиргүй. Тийм л ээ штэ. Ер нь бол ингээд зүгээр амьдарч исэн амьдралын тэнцвэрийг алдагдуулаад дунд нь ингээд нөгөө нэг хүний сэтгэл хөдлөл юм ийгээ нэрэл болохгүй байгаа юм болов. Нэрэл бит хоёр ингээд нэр болохгүй штэ. Нэрээ ингээд дээ штэ гэсэн юм. Хар сэтгэл хар юм суулгач үр суулгач байгаа. Тэгээ энэ үрийг зүгээр өөрийнхөө лаг болох гээд өөрийнхөө зүв болох гээд өөрийн хүснээрээ байлгах гээд өөрийн болгож авах гад гэж хэлээ заяа. Өөрийн болгож авах гад энэ зүүн сон мэлмэн оюутай холбоотой мухарлаг муухар ийм аимшигтай зүйлийг эхлүүлсэн байна. Тэрэнд өөрөө бас аягүй их сэвцсэн байна. Өөрөө чи хувьд бол сэвцснийг яаж мэд зүүд нойр аягүй ивүүт тийм нохош уу зүүдлээл ингээд янз янзын нохош уу зүүдлээл олон хүн дотор ороод бужигнаал адармаатай юм зүүдлээл одоо тэгээ нөгөө өтгөн шингэнгээд ярьж л да өтгөн шингэний зүүдлээл бөөлж чинь огж чинь өтгөн шингээ алдчихээн гэл иймэрхүү зүүдлэх янз янзын хий битээ хийсгэл дүртэй юм харж байгаа юм шиг даруулж байгаа юм шиг мэдрэмж аавна. Энэ бол амар том сэвтээсэн бүхэл бүтэн айлын гал голомтыг хүний сэтгэл зүрхийн хувь заяаг зүгээр л нэг амандаа орсон үгээрээ бузарлсан байна. Энд бороо орж битгий үйл ерөөсөө ойлгох ямар ч хэрэг байхгүй. Айгүй хуйлсан байна, айгүй ганцаарсан байна, шантарсан байна. Бараг бууж өгсөн юм биш үү? Юу ч тэдний тавыг хангаж байгаа юм шиг тгээс сууж штэ. Үзэглэх хэрэгтэй штэ. Болохоосоо болохгүй өөртөл нь яваад үз. Энэ хүн чинь ч гэсэн тэгээ ухаан санаа нэрэгцэн бараг тэдний үнэн тэдний зөв гэсэн эргүүтцэн архтаар 6 цэнгэлээр хүл хийгээд альбан тэрэн гүйдэлтэй болчихсон. Ер нь бол те ухамсарт хүн байжээж нэг яах вэ одоо тэгээд амьдрал чи атаж хөтөл ер нь их орсон шинжтэй. Их сайхан яг л болоод бүтээ сайхан дивжээл явж исэн амьдралыг ингэж атаж хөтөө орж илүү дутуу юм ярьсан улсуудын л юм бууж ирж шүү. За юу. Энийг бол би тэгж хэлье. Миний охин битээ агаарай. Миний хүү битээ агаарай. Хажууд нь хар сандаж хамгаалж шүү. Нэг юм эмхтэй он бууж ирж штэ. Ээж нь юм уу, эмээ юм уу да. Битээ ганцаардаарай. Мөргөөрэй, өргөрөөрэй. Сүслээрэй. Чи өдөө болтол хүнд муу юм санаагүй, муу юм хийж яваагүй. Чи ерөөсөө мөрийг гიშгээгүй, амьдралынхаа төлөө хамтын ирээдүйн босгосон тэр ураг удмын төлөө чадах бүхний хийгээ явж байгаа шүү. Энийг одоо яг хүн төрлөختөө ойлгохгүй байж болох ч гэсэн те хувь заяа төрөгч ойлгоо чам дуудахгүй урам зориг сайн мэдээ гарна. Энэ нэг муу юмыг зүгээр хариул болчих заяа.
Нэг явж жоохон. Гэртээ битээ бөгөөд өөрийнхөө орчин бөгөөдөө. Өөрийгөө битээ азгүй би болохгүй байх гэж битээ бод. Сайхан өрөөл өрөг. Энэ амьдралыг хаа шинээр босгож чадна, хийж чадна гэдгийг бол угаасаа л чадах юм байна. Чадсаар ч ирсэн болох ч юм байна. Өөд дивжиж өсөж явсан амьдрал чи атаж хөтөө орчжээ. Хил ам орчжээ. Тий. Жогон амьдралтай анкатай арчаатай хүн болохоор нь аваа суучээ салгачээ ингээд хэлээд итгээчээ гэсэн юм усод. Тэгээ энэ орооцолтой чаргууцалтад яваад байгаа улсууд нь яасан ч шинжлэгийн яасан ч илүү муу хар юмдаа илтвэтэй улсуудын тэгээд олигтой чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Олигтой чадахгүй заяа. Олигтой үнэхээр чадахгүй би бол энэ дээр тэгж хэлээ. Хин дуртай чадчихдаг юм ч биш. Өдөө ортол хүнд муу санаагүй зүүн сав мэлмэ оюунда итгээрэй. Өргөл сайхан өрөг аливаа юмны гарц муу сайныг тэнцүүл явъя гэсэн замаараа хэлэх гэсэн юмаа хэл битээ аймээ. Чамд тийм хатуу юм ахин олон орж ирж чадахгүй. Чиний өөрөө удмын юм гарвал чиний одоо энэ удам ухсааны өвөг дээдэс одоо их сайхан хүмүүс нэмт номтой, мэдлэлтэй, чадaltaй, олонтой юм хүмүүс байсан байна. Тийм байна. Шөөх. Халуун дулаан сэтгэлээ алдаагүй хүн чанар мөн чанар хоёроо алдаагүй учраас хорвоо дэлхий чамайг сонсдогоор ч сонсноо. Тэр хүмүүст хариуг нь барьдгаар нь барина. Ухаарахгүй байгаа энэ зүйлэгт чинь энэ шүү дээ амьдрал энэ шүү дээ гэд ойлгуулчихна. Хүн хэлээд ойлгуулаагүй юм амьдрал ойлгуулад өгнө гэж шүү. За битээ шантраарай гэж. За дандаа сайн нэгтэй. За 3 дугаар группийг эхлүүлсэн хүмүүсийнхаа энерги шаардлагатыг эхлүүлцгээе. За энэ дээр юу буух вэ? Хамгаалалт. Саяхан өөртөө шинэ шашны хамгаалалт авсан бол энергийн буувч зүйлттэй тим юм авсан бол та зөв өрөвт орсон байна. Саяхан юм сүнс мэдрээд байгаа ч юм уу, сүнсэн дарвсан ч юм уу, ямар нэгэн байдлаар ийм сүнслэг зүйлүүдийг аюу их сөрөг шүү заяа. Сөрөг сүнслэг зүйлүүдийг мэдэрсэн бол энэ зөв групп явсан байна. Магадгүй гэр орны чин гадаа янз янзын юм шашны зан үеийн юм ороод ирсэн ажил төрөл дээр чинь ч юм уу ингээ ороод ирсэн юм шиг мэдрэмж төрөөд юм өөртөө хамгаалт хүнийг хийлгүүлж авсан ном уншуулсан бол та яг зөв групптэй сонгосон байна. Төрөгдөл Вожанда за мөн өөртөө та ийм усан ийм тунгалаг эд энерги гэртээ шинээр энерги юм соронзон юм уу төмөрлөг юм уу юм усан тунгалаг чулуулаг юм уу ийм зүйл худалдаж авсан бол та зөв группийг сонгосон байна. Саяхан дахил санамаараа ингээд сэлгээгээд те эдэн ундагийн янзлаад ном хуруулаад алхны утмуудаа янзлдаг ч юм уу сангийн бопер жигтэй гэр орно утмаар санагдаад гэр орон морно утсан бол яг та зөв группийг сонгосон байх шүү. За бороо орж гинөө. За ингээ мэргээ эхлүүлцгээе. За саяхан амар ачаал дарамттай байсан. Айгүй хэцүү санагдчихсан. Ажил төрлүүч хэсэг хугацаанд саацсан заяо. Айгүй хил аманд өрцөн тэгээ сэвцэн гэж үзэж чинь заяо. Энэ мэргэн дээр бол ерөнхийдөө жоохон сэвтцэн байсан. Тийм байна. Ер нь бол тийм юм айгүй хүч чадлыг чи сорсон, энерги чи сорсон. Энэ нь бол би ажлын хамт олон юм уу, найз нөхдийн тухай гэж би хэлмээр энэ мэргэн дээр бүр гойд таньдаг хүндээ л ер нь ар нуруугаараа хусуулаад байгаа, хамт ажилтдаг хүндээ л араараа муулуулад байгаа, хил ам шургуу ороод байгаа, тэ ардуурч ховж босоод байгаа гэж юм тэ. Яг хувийн амьдралын чинь талаар жоохон мэддэг, сонирхдаг ч юм уу судалдаг, тэгчээл илүү дутуу юм яриад амьдрал чинь оролцоод бас ядаргаатай энэ бол маш адармаатай юм эрэг байна уу. Тэгээ ачаал дарамтанд аюух байсан байна. Та тэгээ саяхан өөртөө хамгаалт тэрийг мэдэрсэн байна, мэдсэн байна. Зүүд нэрийг үүргэсэн юм дагуулаа яваад байгаа юм шиг, эсвэл зүүдэнд ч сүнс дараад байгаа юм шиг, эсвэл зүүдэнд ингээд нэг юм хийм мэдрийг хажууч ингээ хүн амьсгалаад байгаа юм шиг санагдсан мэдрэмж авсан байгаад саяхан энэ маань ингээ арай зөөлрсөн гарсан гэж гарч байна. Ер нь яагаад ингээд өөрт чинь ийм юм тохиолдчихваа гэдэг үзцгээ. Хөдөрнүүд маань ороо тоошоо тайд байна.
байгаль ташийн хураа арилж ийн. Мөн энэ хурын тусал шиг магадгүй амьдралчин тохиолдсон жижиг сажиг саад бэрхшээлүүд урсан өнгөрөөд гараад явж байгаа ахаа гэж миний би өрөөмөр байна. Эмийн мэргийг үзэж байгаа ер нь өөрөө зүүн совинтай янз янзын юм оролддог, жоохон чулуу татдаг ч юм уу, мэрэг төлөв сонирхдаг ч юм уу, яагаад ч юм тийм юм татагдаад байгаа хүмүүс. Гэтэл яг юунаас эхлэх яах хэвтэйгаа мэдгүй өөрөө хүн туслаад байгаа мөртлөө өөрсдөө чинь тусаарч ирдгүй. Өөрөө яг нэг яах учраа олохгүй байна. Өөрөө чинь сансан ажил төрөл ойр зүрийн бүтэхгүй, хувийн амьдрал чинь нэг л саадтай. Өөрөө ингэж мэдрээд идэг, хүн туслаад идэг, хүнд хийж өгөөд идэг. Тэгээ эргүүлээд хамаг сэвийг авчдаг, нэг барай игээд өчгөр тэр хүнийгээ хамаг энерги ирчмээ нас авчдаг. Тэгээ дараа нь ингэж өөрөө амьдралдаа тэрийг нөхөж төлөөд идэг. Ийм асуудал гарч ирж байна энэ тэн дээр. За үзмүүд. Тэгэхээр яах ёстой вэ? Тэгэхээр миний охин шаналхгүй чи ямар их төдийгөөс өдөө хүртэл асар их юмыг үзэж туусан байна. Асар их хүмүүсийн гай барцдыг үүрсэн байна. Ханилсан хань ах トゥ хамаатан садуу ураг төрлийн асар их зүйлийг ганцаараа зүтгүүлээл үүрээл яваал тэгээл ирсэн байна. Тийм болохоор одоо ерөөсөө тийм юм байхгүй. Одоо ер нь бол шалтгаан дууссан. 8-9 жил за 7-оос 9 жилийн хугацааны доторх шүү. За хугацаанд чиний өмнө дахин тавтагдаад идэм байна л да. Мантуу ингээ шүүх хурал, хүн амтны хил ам, гар хүнд заллуулах эсвэл ингээ нэг юм том үйлний дараа сэвтээд идэг. 7-оос яг 9 жилийн тийм үйлчлэлтэй юм байна. Энийгээ янзлуулах хэрэгтэй. Энэ үеийг ер нь бол цааш нь ингээ тэ тавтамжтай байлгахгүй байхын тулд үүлээ гүцээгээч. Яагаад хойшин тавиад байгаа юм бэ? Яагаад өөртөө ихтгэлээ алдчихад байгаа юм бэ? Өөрөө чаддаг гэж хамгийн сайн чаддаг юм яагаад хийхгүй байгаа юм бэ? Тэгээ өнгөрсөн амьдралдаа асар их зүйлийг туулсан мөртлөө асар их зүйлийг хохирогч болоо мэдэрсэн. Тэгээ нөгөө хүний зовлонг магадгүй энэ хүн бол мэдэрдэг хүн байна л да. Чи өөрөө хүний зовлонг мэдэрч ээж ойлгож ээж эргүүлээд түүнийг өөрийн биеэр үтсэн учраас хэлэх шүү, хэлий шүү ер нь те үзэх юм уу үзэж чинь би яагаад ингээ бусад хүмүүсээс илүү анцгүй ингэж бодоод идэм бэ нүгөө. Тэгээ чи бас нэг амар мөнгөний араас яваад байдгүй. Чи бас асар их хэрэг мэдлээ араас ч юм уу нэр алдрын араас яваад байдаг. Маш даруухан оршоод байна. Маш чимээгүй байгаад байна. Тийм байлаа гэ буруу биш шүү дээ. Тэгээ шинээр эхэлж чинь чиний энэ жилээс айгүй мэдлэг оюун боловсрал хувийн одоо мэдрэмж зүүн совинж илүү өссөн байна. Тэгээ чи тэрийг сайн үйлээр гаргах юм уу, муу үйлээр гаргах юм уу? Чиний сонголтоо чи сонголт өөрөө мэднэ. Чи цаашаа өсөж дэвшихийн тулд чамд багш юм уу, зам ч юм уу, цуг үйлддэг, үүлээ цуг хийдэг, ямарваа нэгэн байдлаар чамайг өсдөг, дэвждэг, ойлгодог, чиний муу сүрэг бүх юмыг чинь бас хүлээж авдаг, чамд тохиолдоод байгаа зүйлүүдийг те хамгийн сайнаар ойлгодог тийм хүн хэрэгтэй байна гэж хүзрэн дээр гарч ирж шүү. За хүзэр нороод байгаа учраас уншилгаа ингээ хурдан уншиж дуусгая. Тэгээ чамд минь зүгээр хэлэх юм зөндөө л байгаа юм. Зөндөө л хүн тусалсан юм байна. Тэгээ өөрөө нөгөө мөнгө төгрөгийн араас явахгүй байдаг учраас те мөнгө төгрөгийн араас явдггүй ийм байдаг учраас заримдаа өргөл барьцыг багдуулаад заримдаа хийх ёстой юмнуудаа багдуулаад өөрөө одоо нэрлэгээд хэлж чаддгүй ч юм уу те ийм хүү зүйлээд болоод өөрөө төлөөд өөрөөс чинь гарц гараад идэг ийм асуудал бас байдаг учраас ер нь жоохон нэтсэн байна. Тэгээд бас гүцэд ивэ олсон юм уу гэхээр чимнаас гүцэд ивэ олоогүй байгаад яг хэрхэн эрхлүүлэх вэ? Яг хэрхэн хийж эхлэх вэ? Миний яг энэ үйл очоод идэм очтгүй юм. Нэг үйл хийчихээр энэ одоо яаж байгаа бол хийж байгаа бол санаа зовнол бүр тэрэндээ шаналцдаг сэтгэлтэй л хүн байна. Би бол чамайг одоо энэ орчин цагт ийм шашин ухаан ийм муухар олчихсан тий зүгээр нэг ийм мөнгөний эсхэ болчихсон энэ үед чам шиг ийм чанартай хүн бас цөөхөн байгаа. Ийм хүн ийм хамт олон ийм багш тэ ийм найс нөхдөйг олоорой гэж би чам зөвлөмөр байна. Ийм хүрээлт байж чи илүү өсөн дэвчин тэгэхгүй бол ингийн хүмүүс дотор яг яваад чи бол өсөн дэвчихгүй нэг хүмүүсийн тогооны хэрүүл жижиг сажиг асуудлуудыг харж толдож тэрэндээ асар их энерги шавхсаар байгаа л таарах юм. Тэг яг чиний хувийн амьдрал ч гэсэн орхигдоод байна. Тэгээ ямарваа нэгэн байдлаар өөрийнхөө өсөлт дэвшилтийг энэ жилээс айгүй хийгээд айгүй их юмаа таньж мэдээд байгаа байна. Тэгээд өөртөө жоохон ихтгэл алдраад идэм энэ минь дээр тал дээр бол энэ зүгээр л сорилт шүү.
Энэ өнгөрсөн хугацаанд туулсан зүйл чам туршлага болсон, сорилт болсон чи юуныг сайхан даваад гараад ирлээ. Тэг өдөө болтол мэрэг төлөвцөн совингоо орхиог байгаад чинь баярлаа гэж хэлмээр байна. Тэгээ чи минь цаашаа чадна. Үргэлжлүүлээрээ. Яваараа хараараа танаараа олон дотор ороод үз. Ер нь тэгээд өнгөргөн улсад дургуул юм байна. Ер нь альва юмд даруй төлөв. Тэ? Хэлэх юм хэлждэг тийм хүмүүсээ олж сонгорой. Тийм хүмүүс ер нь байгаа шүү. Өөртөө ч адилхан улс бас зөндөө байдаг шүү гэж хэлмээр байна. За ингээд үнэршлэгийг энэ хүртэл үргээд дуусгая. Чамдаа сайн хамгийн дээдийн бүхний хүсье. Тэгээд өөртөө үргэлж итгэж аваарай. Хийсэн өгүүлэндээ үргэлж хангалуун дүүрээ яваарай. За юу амжилт хүсье.